За минь мэцэнот гэр. Шинхэн бичлэгтэй таавтай морил. Охид хүүгүүдээ. Тэгэхээр та бүхний хүсэн хүлээс миний гэрээ танилцуулах бичлэг маань яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд лайка дараад комментэн дээр бас коммент бичиж үлдээгээрэй. Би байн коммент уншдаг байгаа шүү. Тэгээд нэрээ subscribe дараагүй дүүсээ subscribe дараа. Тэгээд бичлэг рүүгээ орцгоо home tour. Тэгэхээр та нартай танилцуулах хамгийн ихний зүйл бол манай гэрээ хойморд байрлах манай аавын морь үйж цуглуулсан энэхүү медалнууд болон морьтой холбоотой зүйл. Тэгэхээр энд харагдаж байгаа энэ бүх медалыг манай аав маань морь үйж авсан. Тэгээ энэ медалнууд бол өөр ингэсэн амар онцлогч шинж чанартай. Тэгэл сүүлийн энэ хэдэн медалууд бол манай дүү өөрийнхөө морийг унж ингээд уралдаад медалууд авсан. Гэтэ би бол ерөөсөө морь унж уралдаж ийм медал бол анх авж байгаагүй тийм. Үннээ л хэлж яад. Тэнгүүт энэ донд ганц сондгой нэг медаль байгаа. Тэр нь юу гэхээр энэ бусд нь удаан ийм сум аймгийн ийм медалууд. Харин энэ бол бусдаас онцгой Түмэн их гэдэг нэртэй. Тэнгүүтээ ардын хувьсгалын 72 жилийн баяр наадам, улсын баяр наадмаас анх 18-9 дөө аа маань ингээд дааг уяад уралдуулаад амун хүзүүгээр оруулаад ингээ мөнгөн медаль авч ирсэн юм байна лээ. Даач нөгөө нэг тухайн үедээ нөгөө медаль угаана гэж байдаг ш. Тэгсэн чинь ингээд архинд хийдсэн чинь ингээ хүрэл болцсон юм байна лээ. За тэгээд аавын морьтой холбоотой бусад зүйл гэх юм бол за энэ ч яг манай дүүгийн ингээд хобби энэ хараа морин тоглоом ингээд аавын морин юм шиг цаазан морь энэ бол намайг төрхөөс өмнө байсан шүү. За тэгээд энэ байна. Манай дүү маань баг багт ингээ айлд ороод ингээд яасан гоё морь вэ гэд бүр уйлж мөлжаад авсан. Энэ болохоор манай дүүгийн эгч нь буюу манай охин дүү баг дүүдээ ингээд төрс өдрөөр нь бэлгэлсэн юм морь харагдаж байна, гэр харагдаж байна. За энд ингээд имэйл, тоногтой имэйл. Та нарт ингээ ойроос нь харуулъя. Ингээд дөрөө сур яа тухам хумтойгоо. За энд бол яста янз юм байна да. Энэ та нар харж байна. Энэ бол модос илэн бол биш. Энэ бол морины хөлсийг шулуухнаар бол морины хөлсийг авдаг мод хэрэглүүр гэх юм уу та. Та нарт тэгэж ойлгуулж болно. Гэтэ энийг ингээд хосуур гэдэг байгаа. Тэгээ энэ хараа. Йоо амар сэлцэн байна. 1 2 3 4 5 6 7. Яа. 7 морины сэлбэрт юм. Аавын маань хосуур тэгээ дүүгийн маань зүүж явдаг номер мамирны зүүж явж исэн номер ингээл морины юу вэ? За энэ ингээ манай бурхны гоо. Энд ингээ манай ОМ-ийн зураг харагдаж байна. Манай ээжийн аав ээж. Энд ингээ тумбааш. За ингээл хазаанууд явна да. Хардаа. Энэ дуран байна. Нэгэд үзчихье. Энэ хараа дуран байна. Мал дурандахтаа ингээд шилдэг. Дуран байна. За хаймар бол нэг иймэрхүү байна да. Та нар танилцуулах дараагийн зүйл бол миний болон манай дүү нарын тоглоом. Тэгэхээр энэ бол манай хувцсны шүүгээ байгаа. Бараг 10 хэдэн жил болж байна уу да энэ. 12 3 жил болсон. Энэ болохоор манай дүү нарын хийсээр энэ одоо ингээд зураг ингээд нааж мац. За энэ манай дүүгийн Hello Kitty-гээ тоглоом байна. Ийшиг бол миний бүс яа. Харж байна уу? Kung Fu Panda. Ваа, хуяатш. DreamWorks. За энэ ингээ миний альбом байна. Энэ тусдаа минийх байгаа. Одоо харж. Яй. Энэ харж байна. За. Иймэрхүү байна. Одоо бүс нэрэ бас нэг тоглоомоо мартсан байна. Энэ бол Монгол наадгаа. Энэ манай шагааны уут байна.
Дотор нь баахан шагаа юм. Энэ шагаагаар удахгүй бичлэг хийнэ. За ямар тач нэг иймэрхүү л байна да. Анар танилцуулах дараагийн зүйл бол миний амардаг ор буюу юу вэ? Түүн дээр эзэн суугч мууж байгаа. Энэ бичлэг хийж байгаа чи арайч дэж босолтоо юм уу юм бэ? Харж байгаа үстэй. За тэгэхээр муур маань гараа явцсан болохоор одоо ингээд явж байгаагаар нь амжуулаад биччихье. Энэ ингээд энэ уутан энэ даав уутан дотор хүнжил байгаа. Хүнжлээ ингээд энэ даав уутан дотор хийгээд ингээд орон дээрээ тавьдаг байгаа. Энэ хардаа тоглоомын түүхийн мөнгөний гахаа энэ бас дээрээ тэгээд хүнжил болдог. Тэгээ энэ дэрнүүд байна. Ор бол нэг иймэрхүү байна да. Энэ бол аав ээж хоёроор. Энэ дээр бол аав ээж хоёр унтдаг байгаа. Тэн дээр бол би унтмаар л байгаа. Гэтэ тэнд бол би унтдаггүй. Тэгээ би юу н хаана унтдаг юм бэ гэвэл энэ газар яг энэ шалан дээр. Энэ шалан дээр унтдаг байгаа шүү. Тэгэхээр энэ бол аяг тавг маав юм хийдэг шүүгээ. Тэр энэ харж байгаа хоол ундны юм. За энэ ингээд сэрээ мэрээ алчуур малчуур энэ алчуур авахгүй болохоо байж. Сэрээ хайж халбаг. Пүү ёо энэ сайн нэр. Холдол. Хоо энэ миний аяг байна хар та. Ийм л байна да. Ай. Ийм л байна да. Та нар танилцуулах дараагийн зүйл бол манай гэрээ Эрдэнэсийн авдар буюу манай ээжийн авдрын цоожтой авдар их юм байгаа даа. Энэ модон авдрууд бол манай өвөөгөөс өвлөгдөж ирсэн авдрууд байгаа. Яагаад ингэж цоожтой цоожгүй гэж байгаа вэ гэхээр цоожгууд нь нэг тийм үнэтэй цайтай юм бараг байхгүй. Харж байгаа. Харин энэ цоожтой дотор бол янз бүрийн эрдэнэс байгаа даа. За тэгээд авдар бол нэг иймэрхүү л байна да. Та нар танилцуулах дараагийн зүйл бол манай гэрийн гол эрчим хүч болох аккумулятор. Аккумуляторыг зэнгэлдэг зүйл бол энэ. Тийм ээ, тэр бол нарны гэрэл. Нарны гэрлийн тусламжтайгаар энэ хоёр цэнэглэгддэг байгаа. Тэгээд бүр ингэж явсараа байгаад энэ хоёр цэнэглээд ингээл утас цэнэглэн. Тэгэл зураг тасна. Манай гэрийн гол эрчим хүч нэг иймэрхүү л байна да. Тэр энэ бол бүр өвгөөс маань бараг өвлөгдөж хийх гэж хэлж болохоор манай өвгийн маань хуучин байсан хувцсны шүүгээ. Юу ч болтон манай дөө ингээ монгол бичгээр бичээд маань ингээ зураад яасан байгаа. Яг чимсэн байгаа ч гэх юм уу те. Ингээд энэ бол ингээл шүүгээ. Энэ бол нүүр гаруугадаг хэсэг байна. Тэгээ бас энд ингээд шүүд. Яа, сойж, савн, бог. Гэрэл мэрэл энэ орой морой гэрэл. Яа. Энд ингээд гэрэл мэрэл за энд ингээд морины тижэл ус байна. Ингээд асал морины тижэл фишин дээр. Бетон. Гэр ингээд сүү хөрүүлсэн юм харж байна. Яа. Ширэндээ борч. Яа, өрөнд тавил түрхээд идэх юм. Ой, миний аяг байна. Дональд. За. Нэг иймэрхүү байна да. За тэгэхээр бичлэгийн маань дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ удаагийн гэрээ танилцуулах хоом тур буюу бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Өөрийнхөө боломжоор ерөнхийдөө гэрээ багсаг танилцууллаа. Тэгээд одоо миний ажил эхэлчлээ. Тэгээ хон монд явах ч юм уу. Ямаа санах номнах гээд ажил их байна хавар болохоор. Тэгээ 100 болохоор бол гайгүй завтай болно. Тэгээд тэр үеэрээ гой бичлэгнүүдээ бас оруулаад байх болно. Ямар ч тач энэ бичлэгийг дуусган үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд надтай үүдэн цаашаа миний бичлэгтэй хамт байдаг та бүхэндээ хайртай шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээд дуслаа. Бичлэг таалагдсан бол лайка дараад, subscribe дараагүй бол subscribe дарж энэ болоо энэс босоод хөдөөний амьдралын тухай бичлгүүдийг үзээрэй. Баяртай.